За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр Хятадын Чүнчийн нот руу яг хизээ аялах юм бол цаг агаар хамгийн тохиромжтой байдаг юм бэ гэдэг талаар бичлэг өргөхөд бол бэлэн болсон байна. За ингээд бичлэг орохын өмнө лайк болон subscribe мандарцгаарай. За ингээд бичлэг үрцгээе. За юуны өмнө Монгол улс маань одоо зуны улирал бол эхэлсэн байгаа даа. За тэгтээ 6 сар аль хэдийн гарсан хэдий ч гэсэн нар жаргахаар сэрүүхэн зарим өдөр салхитай ер нь бол жоо сэрүүхэн уур амьсгал бол зомглоод байгаа. За Чүнчийн нотын хувьд бол зуны улирал нь бол 6-аас 8 сар буюу Монголтой яг адилхан бол байдаг. За тэгтээ 6-аас 8 сарынх нь эхний одоо 6 сард нь бол харьцангуй одоо хэд өндөр бол температур бол халахгүй ойролцоогоор нэг өдөртөө бол 26-аас 35 градусын хооронд бол одоо дулаантай байдаг. За тэгсэн хэдий ч гэсэн яг зуны нөгөө 7-8 сараа бодоход одоо зуны ихэнх сар болох 6 сард нь бол ихэвчлэн аадар бороо ордогоо өдөр болгоо энэ бороо орох магадaltaй байдаг. За тэгээ бороо орохдоо хүчтэй аадар дуу цахилгаантай бороо бол орох магадaltaй бол байдаг. За заримдаа бол илүү хүчтэй салхитайч бороо орох тохиолдол гардаг. За харин үлдсэн зуны 2 сар болох 7-8 сар нь бол өдөртөө бүр 38 градус хүртэл бол халдаг. За тэгээд тухайн бүс нутг маань өөрөө маш чигшил өндөртэй учраас яг температур хэдий 38 градус хүрж байгаа ч гэсэн хүний биедийг мэдэрдэхтэй бол 40-с дээш градус халж байгаа юм шиг бүр маш тийм халуун мэдрэмж бол өгдөгөө. За зуны улиралд бол ер нь гадуур удаа алхахад бол нэлийн хүнд. За тиймээс одоо Чүнчийн лөө бол 100 очвол ер нь өглөө эрт эсвэл орой гадуур одоо үзэх юмнуудаа үзээд за тэгээд ихэвчлэн өдрийн яг халуун үеэр нь аль худалдааны дөө эсвэл дотор үйлчлэгээ одоо өдөр үйлчлэгээ авдаг ч юм үзэлээ орох юм бол илүү тохиромжтой бол байдаг гэсэн үг. За тэгэхээр зуны улирал руу явж байгаа хүмүүс бол ийм халуун чиглэг уур амьсгал дуртай хүмүүс яг 6-8 сарын үед бол одоо Чүнчинийг зориход бол ямар ч асуудалгүй байх нь. За халуун ер нь бол хэд тэмий одоо халуунд нэг тухтай биш байдаг хүмүүсийн хувьд бол Чүнчиний зун бол асар халуун болж өнгөрдөг байх нэ. Hey guys, хэрвээ та энэ жилдээ багтаа заавал аялнаа гэж төлөвлөсөн байгаа бол энэ бичлэгийг дуустал нь заавал үзээрэй. Аялал гэдэг зөвхөн онгоцон суусны дараа эхэлдэг зүйл биш. Үнэн дээр аялал хамгийн түрүүнд зөв төлөвлөгөө гаргаснаас эхэлдэг. Та хаашаа явах, хэд хоног аялах, ямар газруудаар орох, нислэг, буудал, хоол унд, тээвэр гэд нийт хэдэн дөрвний зардал гаргахаа урьдчилсан мэдснээр аялал эхэлдэг. Бид танд аяллаа төлөвлөгөө болон ойролцоогоор гарах төсвийг тооцож өгөх боломжтой. Ингэснээр та тухайн аялалтаа шаардлагатай мөнгийг хэдийн хугацаанд цуглуулах, аяллаа төлөвлөгөө хамтрагчтай танилцуулах, ингэснээр жил болгон хойшлуулдаг таны аяллыг бодиттой болох боломжтой болно гэсэн үг. Хэрвээ тань зөвлөгөө хэрэгтэй бол дээрх дугаар руу холбогдорой. За ингээд бичлэглүүгээ эргээд орцгоё. За ингээд 6-аас 8 сар 100 болсны дараа намар нь эхэлдэг. За намар нь бол 9-өөс 11 сар хүртэл бол үргэлжилдэг. За Чүнчиний намар бол 9 сардаа ялангуяа одоо зун шиг халуун хэвээр бол байдаг. Өдөртөө бол 27 градусаас 33 градус одоо хүртэл бол халдаг. За тэгэхээр бас ч гэж одоо нэг учир зүггүй маш хурдтай бол одоо намар олонгууд манайх шиг сэрүүсдэггүй гэсэн 9 сардаа бол стил одоо халуун хэвээрээ байгаад байдаг гэсэн. За харин 10-11 сараас бол эхлээд бол мэдэгдэхүйц одоо температурын хувьд бол сэрүүсэд ирдэг. За 11 сарын сүүлээр бол бүр шөндөө нэмэх 10 градусаас доош орох тохиолдол гэсэн гарч эхэлдэг гэсэн. За тэгэхээр Монгол хүмүүсийн хувьд бол ялангуяа 10 сараар юм уу 11 сарын ихээр аялах юм бол энэ цаг агаар явд хамгийн тохиромжтой удирдалнаа гэж бол авч үзэж болно гэсэн. За намар бол зунтай харьцуулахад бол бороо бол багасдаг. За тэгтээ нөгөө талаараа бол илүү одоо үйл эрхийг за тэгээд чигтэй өдрүүд нь бол илүү бол ихсээд эхэлдэг. За түүнээс гадна хамгийн том одоо аялал жуулчлалаар явж байгаа хүмүүст саад олдог зүйл нь бол манан одоо ихээр татаж эхэлдэг. За манангаас болоод ерөнхийдөө та нар одоо Чүнчинд хотод явж байгаа өндөр байрлал дээр гараад хотыг нь тэр чигээр нь хардаг ч юм уу. Эсвэл Чүнчиний хотоос одоо гараад байгалийн үзэсгэлэнтэй газар дээр явхад нөгөө манан татаад ер нь юм хум нь бол сайн харагддаг вэ. За бүр тэгээ Чүнчинийг бүр Fog City гэж бол нэрлэдэг. За тэр нь бол манагийн хот гэж одоо зүүрлэж бол хэлдэг өөртөл үг бол байдаг. За тийм учраас ер нь бол маш манантай байдаг учраас намар явахад бол яг цагаагаар биднэрт илүү тааламжтай боловч юм үзэж харахад одоо холын юмыг харахад бол ер нь жоохон харагдахгүй тал руу бол болцдгоо. За бусдаар бол Чүнчийн хот руу намар аялахад бол ямар нэгэн асуудал бол байхгүй гэсэн үг. За дараагийн улирал нь өвөл нь эхэлж байгаа. За өвөл бол 12 сараас 2 сарын хооронд бол үргэлжилдэг. За температур бол хэд доошоо унах нь бол ер нь бол ховор. Ихэвчлэн бол хотын төвөөр бол 1 градусаас дээшээ буюу нэмэх градустай бол байждаг. За тэгтээ чигшил өндөр. За дээрээс нөгөө манантай өвлнөөс манантай байдаг. За тэгээ өвөл эрхүү байдаг учраас
нар баг тусдаг. За тэгэхээр хүний биедийг мэдрэгч байгаа температур нь бол тэг градус доош юм шиг мэдрэгддэг гэсэн үг. За яг үүндээ бол температур төр бол дандаа ер нь тэг градус дээшээ нэмэх градустай бол байгаад байдаг. За хотын төвд ер нь бол жүнжинд бол өвөл цас хорох нь бол нэлээд бага байдаг. За тэгэхээр бид нэр одоо явж байхад бол заавал цасан төрүүлж одоо хувц сунар бол авч явах бол шаардлагагүй гэсэн үг. Харин яг тойроод нөгөө өндөр уулархаг тийм газруудаар бол цас бол орох тохиолдлууд байдаг. За гэхдээ бас харьцангуй манайхтай харьцуулахад бол бас цас бол нэг бас ороод байдаг. За өвлийн одоо хамгийн анхаарахад чухал зүйл нь бол манан байгаа. Дахиад нөгөө манан чинь бол илүү л ихсэн үхээс юусоо багасдаггүй. За ялангуяа нөгөө саний хэлсэн чинь өндөр байрлал дээр гарах, өндөр уулан дээр гарах эсвэл нөгөө кабель машинаар дээшээ доошоо явж явах юм. Тиймэрхүү үед л юусоо юу ч харагдахгүй байх магадaltaй бол болчдгоо гэсэн үг. За ингээд өвөл дуусны дараа хавар маань орж ирдэг. За хаврын улирал бол 3 сараас 5 сарын хооронд болдог. За жүнчиний хавар бол энэ үед одоо яг хаврын үеэр бол цаг агаар айжмаар дуулаарч бол эхэлдэг. За 3 сард бол өдөртөө ойролцоогоор 9 градусаас 25 градус хүртэл халддаг. За ялангуяа 3 сарын сүүл рүү бол нэлээд дулаахан болчдөг гэсэн. 3 сарын их үеэр бол 9 градус эхлээд ингээд маш хурдтайгаар нэмэгдэж явсараад 3 сартаа багтаа 20-с дээш хэмээн дулаантай болчдгоо гэсэн. За харин 4-5 дугаар сартаа бол өдөртөө 25-аас 28 градус орчим бол хүрсэн ер нь бол халуун байдаг. За тэгэхээр монголчууд бидний хувьд бол бас 3-аас 5 сард нь буюу хавард нь аялахад бас нэлээд тохиромжтой гэсэн. За гэхдээ хаврын их үед бол цаг агаараа огцом дээшээ доош нэг өөрчлөгддөг. Нэг хэрэг хүн бол нэг дулаахан болоод Монголдо жоохон төстэй байдаг гэсэн 3 сартаа. За тэгээд хавар болоод эхлэнгүүд бас бороо нь бол ороод ирнэ бол эхэлдэг. За тэгтээ зунтай харьцуулахад бол харьцангуй бага бороо бол орноо. За салхи жилийн одоо бусад үетэй харьцуулахад бол хавар бол одоо илүү тийм мэдрэгддэг, одоо илүү хүчтэй салхиж эхэлдэг гэх юм уу. За 4 сард бол харин хамгийн одоо өндөр салхитай бөгөөд одоо дундаж салхи ойролцоогоор бол 1 цагт 9 км-ийн хурдтай бол салхилдаг гэсэн үг. За хавар аялал хийхэд бол хамгийн тохиромжтой улирлынх нь бол яалчгүй нэг нь хавар юм намар бол бид нэр очих юм бол нэлээд тохиромжтой байна гэсэн үг. Ялангуяа 4 сарын дундаас эхлээд 5 сарын сүүр одоо хүртэл бол жүнчинд бол явхад бол цаг агаар дулаахан бороо орно. Гэхдээ одоо зун шиг нь бас нэг их бороо орохгүй. Тэгээ гадуур алхахад бол нэлээд тийм тохиромжтой уур амьсгал бол бүрдчихдэг гэсэн үг. За богинохон дүгнэлт гэх юм бол жүнчийн хотлоо аялж байгаа хамгийн тохиромжтой үе бол хавар 4 сараас 5 сарын сүүл. За үүнтэй адилаар бас намрын 9 сараас 11 сарын одоо ихэнх хүртэл 9 сарын сүүлээс 11 сарын ихэнх хүртэл бол нэлээд юм тааламжтай цаг агаар бол бүрдсэн байдаг. За зун нь бол маш халуун чиглэг бороотой. За тэгтээ бороон дуртай, чигтэй уур амьсгал дуртай, халуун дуртай хүн бол зун явахад асуудалгүй. Өвөл нь бол хит хүүтэнж биш. Тэгтээ бол нөгөө манантай, чигтэй учраас нөгөө нэг температур нь одоо дулаахан байгаа ч гэсэн хүнд мэдрэгдэхтэй бол жоохон хүүтэн мэдрэгддэг гэсэн. За энэ дээр бас дахин нэг ямыг сануулж хэлэхэд жүнчийн хотод бол хотын төвд нь бол ер нь бол өвөл болсон ч гэсэн ерөөсөө цаас ордоггүй. Харин уулын бүсүүд нь бол өвөл бол цаас орох бол магадaltaй байдаг. За заримдаа ордог, заримдаа ордоггүй гэсэн. За ингээд жүнчийн хотын цаг агаарын талаар мэдээллийг бол та бүхэнд хүргэлээ. Та бүхэн өөртөө таалагдсан цаг агаартай одоо улирлаа сонгоод явхад бол асуудалгүй бол байх нэ. За ингээд дараагийн хэмжлэгээр уулзлаа. Түр баяртай. Лайк болон subscribe нарцгаарай. За bye guys.